Шудраг өрсөлдөөн шудраг шүүлт. Монголын бүх ард түмний зуны спортын 16 дугаар наадам Баян хонгор аймагт. Баян хонгор аймагт хүрэлцэн 21 аймаг 9 дүүргийн спортуудын баг тамирчдын парад Баян хонгор аймгийн төвд яг одоо парад наадмын нээлтийн талбар руу ойртож байгааг дуулахад таатай байна. Наадмын нээлтийн параданд зогсож байгаа орон нутгийн анхудаа зохион байгуулагдж байгаа Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадмын нээлт хэдхэн хормын дараа эхлэх бэлэн болж байна. Орон нутгийн анхудаа зохион байгуулагдж байгаа спортын наадмын Баян хонгор аймагт төрөлцсөн ирсэн баг тамирчдын парад Баян хонгор аймгийн төвөөр Баян хонгор аймгийн иргэдэд спортын сүргжийг гайхамшигыг мэдрүүлэн парад алхаж байна. Спортыг орон нутгад зохион байгуулахын гол зорилго бол биеийн тамирын спортыг орон нутгад хөгжүүлэх, иргэдийг спортоор хичээллэх, эрүүл чирэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дэвшлүүлэх, спортын дээд амжилтыг тогтоох, биеийн тамирын спортын хөдөлгөөнд олон нийтийн өргөнөөр хамруулан оролцуулах, олон улс, төв дэлхийд Монгол улсынхаа нэр хүндийг өндөр шилдэг тамирчдыг тодруулах ажил бүгдэлтэй юм а. Өнөөдөр бид бүхэн түүхэн үйл явдлын гэрч болж байна. Орон нутгийн анхудаа Монголын бүх ард түмний спортын зуны 16 дахь их наадам зохион байгуулагдаж нээлтийн үйл ажиллагаагаа хийхэд бэлэн болж байна. Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа орон нутгийн анхудаа зохион байгуулагдж байгаа спортын зуны 16 дугаар наадмын нээлтийн үйл ажиллагаанд баг тамирчдаа Баян хонгор аймгийн төвөөр парадыг ахлан үлээр найрлах хөгжмийг дэвсэлт хүчний 339 дугаар анги аймгийн хөгжим драмын театрын хөгжимчид баг тамирчдаа Монголын марш тоглон их наадмын талбайд баг тамирч маань парадарж гисэн орж иж байна. Иргэн хүнд зочдоо Баян хонгор аймгийн спорт тайлтай иргэдээ баг тамирчдаа халуун дотноор ухтаавцгаая. Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадам орон нутгийн анхудаа талбайд Баян хонгор аймагт анхлан зохион байгуулагдаж их наадмын нээлтийн үйл ажиллагаа хэдхэн хормын эхлэх бэлэн болж байна. Тус наадмын нээлтийн үйл ажиллагаанд зориулж 21 аймаг 9 дүүргээс үргэлжлүүлсэн биеийн тамирын спортын газрын баг тамирчид Баян хонгор аймгийн төвөөр параданд алхан наадмын нээлтийн талбайд орж ирж байна.
Парадыг өдөртөж үлээр найрлагчмыг зэвсэг түвшний 339 дугаар анги Баян хонгор аймгийн доктор профессор Сономын Лувсан Вандагийн нэрэмжит хөгжим драмын театрын хөгжимчид парадыг манлайлан их наадмын талбай орж ирж байна. Sabasano спорт тарта хонгор нутгийн ард түмэн та бүхэн хүрэлцэн ирсэн спортын дарганар цэврийн амдын удирдлагууд өнөөдөр та бүхэндээ нардаг сайхан энэ цаг мөчийн мэндийг өргөнөвшүүлж байна. Монгол Улсын засгийн газар соёлын спорт ажилуулсан залуучуудын яам Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг энэ тамирын спортын улсын хороо Баян хонгор аймгийн судалгааны хамгийн газар Баян хонгор аймгийн энэ тамирын спортын газар хамтран зохион байгуулж буй Монгол Улсад тэр дундаа орон нутагт анхшин зохион байгуулж байгаа Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэлж байгааг дуулахад таатай байна. Энэхүү наадмын шигшил тэмцээнд 879 багц медалийн төлөө спортын 28 төрөлд Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн 3146 тамирчин оролцож байна. Улаанбаатар хотод үндсэн спортын 3 төрөл байтарва, буудлага, хөнгөн атлетик, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын 8 төрөл пара жудо, пара волейбол, пара хөнгөн атлетик, хонхтой бөмбөг, тусгай хөнгөн атлетик, тусгай боочийн, дип волейбол, дип шатар, Баян хонгор аймгийн спортын 17 төрөл Баян хонгор аймгийн удирдагч тус их наадам үргэлжилж байна. Бадминтон, бокс, волейбол, жудо, сагсан бөмбөг, спортын бүжиг, таеквондо, пауэрлифтинг, футсал, чулуут бүх шатар, ширээний теннис, дам дугуй, самбо бүх гимнастик, хөндийн үргэлт гэсэн төрлөөр Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадмын өдрүүд өргөжлөх болно. За тухайн орон нутагт спортын их наадмыг зохион байгуулахын ажил бүгд бол ард иргэдэг нийтийн бие тамирт одоо дуртай болгож нийтийн бие тамираар хичээллэх спортын шилдэгүүд илүү олон одоо бие биендээ тусалж солилцож тэгэлхэд нэрээ өргөх гайхамшиг тамирчдыг бас одоо олноор төрүүлэн алах зорилготой юм аа. Эрхэм зочдоо хонгор нутгийн спорт тайртай ард түмэн хонгор нутгийн зохион байгуулж байгаа анхдугаар их наадмын нээлтийн үйл ажиллагаа спортын наадмын их наадмын талбайд баг тамирчтай халуун дотноор өгтөө авцгаая. Тус их наадмыг Монголын үндэсний олон нийтийн телевиз TV5 Баян хонгор аймгийн номгон телевизүүд шууд дамжуулж байна. Цэглэгцээр үзүүлж байгаа спорт тайртай нийт үзэгчтэй аймгийн баг тамирчтай 9 дүүргийн баг тамирчтай дэмжиж байгаа нийт үзэгчтэй хонгор нутгийн их наадмын нээлтийн талбай дээрээс мишэл өшүүлж байгааг хүлээн авна уу. Их наадмын талбайд Архангай аймгийн баг тамирчдыг өрн золж байна өгтөө авцгаая.
Самбо бүхий олон улсын хэмжээний мастер дэлхийн аварга тэмцээний мөнгөн медаль. Залуучуудын Азиас дэлхийн цомын хүрэл жудо бүхий өсрүүийн Аз төвийн мөнгөн медаль. Насан туршидын Азийн цомын хошоо алтан медаль. Олон улсын тэмцээний 2 халт 1 мөнгө 2 хүрэл медальтай. Энэ биш Тугаазалан баг тамирчдын хамтаар талбайд жигсэж байна. Архангай аймгийн баг тамирчид. Их наадмын талбайд Баян-Улгийн аймгийн баг тамирчдыг угтан авцгаая. Самбо бүхий олон улсын хэмжээний мастер Монгол улсын сонирхтын сумо бүхий дэлхийн аварга, кураш барилдааны дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аваргын алтан медальтай Билмуратын Срик Тугаазалан баг тамирчтай ахлан орж байна. Баян-Улгийн аймгийн баг тамирчид. Бузгал аймгийн баг тамирчдыг угтан авцгаая. Дэлхийн аваргын алт мөнгөн медаль, олон улсын тэмцээний алт мөнгөн медаль, самбо бүхий олон улсын хэмжээний мастер бүрүү дөрж Тугаазалан баг тамирчтай ахлан их наадмын талбайд жигсэж байна. Бузгал аймгийн баг тамирчид. Их наадмын талбайд Говьалт аймгийн баг тамирчдыг угтан авцгаая. Бугаар түмний 14 дугаар их наадмын мөнгөн медаль 2021 оны Брэдлигийн аварга, 2022 оны Тэд аварга, 2019-20 оны Идэрчүүдийн улсын аваргын алт хүрэл медаль, волейболын спортын мастер Баярчилууны насан жаргал тугаазалсан баг тамирчтай ахсаар талбайд жигсэж байна. Говьалт аймгийн баг тамирчид. Их наадмын талбайд Ховсөнбөр аймгийн баг тамирчдыг угтан авцгаая. Монгол улсын залуучуудын шигшээ багийн тамирчин, Монгол улсын гавьяа тамирчин, Ёндангийн Төмөр Батагийн нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медаль, залуучуудын улсын аваргын хүрэл хүүхдийн спортын их наадмын мөнгөн медаль. Оросын холбооны улсын Брэти Евгенс Котно зохион байгуулагдсан олон улсын тэмцээний алтан медаль, боксын спортын мастер Баян-Улгийн Баян-Эрдэнэ Тугаазалан баг тамирчтай их наадмын төлөөлж байна. Говьсөнбөр аймгийн баг тамирчид. Их наадмын талбайд Дархан аймгийн баг тамирчдыг угтан авцгаая. Азийн улсын тэмцээний мөнгөн медаль, насан туршидын улсын аваргын алт хошоо мөнгө хүрэл медаль, алтан зуулийн дүлгөөн тугаанзалсаар Дархан аймгийн баг тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Дорлот аймгийн баг тамирчдыг угтан авцгаая. Олон улсын хүүхдийн наадмын алт, залуучуудын олон улсын тэмцээний мөнгө, Улаанбаатар хотын аварга, Оросын холбооны улсын Борзиад болсон олон улсын тэмцээнээс хошоо алтан медаль, Төмөр Батагийн олон улсын тэмцээнээс алтан мөнгө, кикбоксing улсын тэмцээний алт, Холимог Тулааны улсын аварга тэмцээнээс мөнгө, шилдэг 8 боксийн аварга тамирчин Эрдэнэ цогтын Батүлзий Тугаазалсаар баг тамирчтай их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Дорногов аймгийн баг тамирчдыг угтан авцгаая. Япондогийн Монгол улсын 4 удаагийн аварга, мөнгө хүрэл медаль, оюутны улсын аваргын алт, оюутны улсрал мөнгөн медаль, Кореопын мөнгөн медаль, Корео парк Чанхи капын алт медаль, олон улсын хэмжээний мастер мөнгө соёлын ус хоёр тугаазалсаар Дорногов аймгийн баг тамирчид спортын наадмын их талбайд жигсэж байна. Эргэмтэйчдээ Баян хонгорчуудаа их наадмын талбайд Дундгов аймгийн баг тамирчдыг угтан авцгаая. 2020 онд насан туршидын улсын аваргаас нийлбэрийн мөнгөөр мөнгөн медаль, 2022 онд улсын аварга тэмцээнд түлхэлтийн өргөлтөөр мөнгөн медаль, 2022 оны Монголын бүх ард түмний спортикадын аварга, 2025 он нийлбэрийн хүндийн өргөлтийн улсын аварга тэмцээний мөнгөн медаль, Монгол улсын түлхэлтийн өргөлтийн рекордын эзэн спортын мастер Алившин Ичин нуруу тугаанзалсаар Дундгов аймгийн баг тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Завхан аймгийн баг тамирчдыг угтан авцгаая. Монголын
хүүхдийн спортын зуны 7 дугаар наадмын аварга 2023 оны самбо бүхий дэлхийн аварга тэмцээний хүрэл медаль 2024 оны Нарман улсын наран тугаасаар Завхан аймгийн баг тамирчид их наадмын талбай жигсэж байна. Их наадмын талбайд Орхон аймгийн баг тамирчдыг угтаавцгаая. Дэлхийн шатрын 44-р ширээнд алтан медаль, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медаль, өсвөрийн Азийн аваргаас 2 алт 4 мөнгө, өсвөрийн улсын тэмцээнээс 5 алт 3 мөнгө, 2 хүрэл медальтай шатрын спортын олон улсын хэмжээний мастер Батэрдний мөнгөн зул тугаан засаар Орхон аймгийн баг тамирчид наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Өвөрхангай аймгийн баг тамирчдыг угтаавцгаая. Хөлбөмбөгийн бүсийн аваргын хос мөнгөн медаль, улсын аварга тэмцээний алт мөнгөн медаль, хүүхдийн спортын их наадмын мөнгөн медаль, Охтын шигшээвагийн дасгалжуулагч тамирчин Борхолын аз жаргал тугаан залсаар их наадмын талбайд Өвөрхангай аймгийн баг тамирчид жигсэж байна. Их наадмын талбайд Өмнөд аймгийн баг тамирчдыг угтаавцгаая. Саксон бомбын спортын дэд мастер, дэдлигийн Ёлууд багийн үүсгэн байгуулагч, Гүйсрэг захирал Тунгалаг магийн Батсүх тугаан залсаар Өмнөд аймгийн баг тамирчид маань их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Сүхбаатар аймгийн баг тамирчдыг угтаавцгаая. Өсвөрийн улсын тэмцээний хошаалт, олон улсын тэмцээнүүдээс алт мөнгө хүрэл, дэлхийн аварга, Азийн аваргын шагналт байр, жудогийн спортын мастер, Сувд эрдний мөнх оргил тугаан засаар Сүхбаатар аймгийн баг тамирчид талбайд жигсэж байна. Сэлэнг аймгийн баг тамирчдыг угтаавцгаая. Оролцоо авах зохион болгож байгаа Бугартны спортын зуны 12 наадмын талбайд спортын мастер Болтгоёг тугаан засаар Сэлэнг аймгийн баг тамирчид их наадмын талбайд сүрхэжтэйгээр жигсэж байна. Угтаавцгаая. Их наадмын талбайд Төв аймгийн баг тамирчдыг угтаавцгаая. Волейболын спортын олон улсын хэмжээний мастер, Төв лиг клубын ахлагч Мегмарчимэтийн Сэрэнбаатар тугаан засаар Төв аймгийн баг тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Улс аймгийн баг тамирчдыг угтаавцгаая. Насан туршидын улсын тэмцээний 5 удаагийн аварга, Аз ТV-ийн аварга, Иван Яригний олон улсын тэмцээний мөнгөн медаль, Шилээд бүхий олон улсын хэмжээний мастер Банзрагчийн Баян мөнх тугаан засаар Увс аймгийн баг тамирчид наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Ховд аймгийн баг тамирчдыг угтаавцгаая. Насан туршидын улсын тэмцээний алт мөнгө хүрэл медаль, залуучуудын Аз ТV аваргын хүрэл медаль, Болгар улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээний мөнгөн медаль, Ирэх удаа зохион байгуулсан олон тэмцээний алтан медаль, Юу 22 насны Аз ТV аваргын хүрэл медаль, боксын спортын мастер Баярхүүгийн Буянлайн тугаан засаар Ховд аймгийн баг тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Хөвсгөл аймгийн баг тамирчдыг угтаавцгаая. Аэробик гимнастикийн Азийн 2 удаагийн аварга, Азийн сумын эзэн, олон улсын хэмжээний мастер Амгаланбаатарын ган төгс тугаан засаар Хөвсгөл аймгийн баг тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Хинти аймгийн баг тамирчдыг угтаавцгаая. Жон Петерсны олон улсын тэмцээний алтан медаль, өсвөрийн улсын тэмцээний алт, залуучуудын улсын тэмцээний алт хүрэл, насан туршидын улсын аварга тэмцээний хүрэл медаль, Нэргүүбаатарын ууган гэрэл тугаан засаар Хинти аймгийн баг тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Эрхэм хүндэсчдээ, баян хонхорчуудаа, тамирчдаа яг одоо их наадмын талбайд Баянгол дүүргийн баг тамирчдыг угтаавцгаая.
Олон улсын хэмжээний мастер 2013 он самбо бүхий өсвөрийн дэлхийн аварга тэмцээний алтан медаль, 2015 он залуучуудын дэлхийн аварга тэмцээний мөнгөн медаль, 2013-аас 2017 оны самбо бүхий Азийн аварга болон олон улсын тэмцээнүүдийн алтан мөнгө хүрэл медаль, 2010-аас 17 оны самбо бүх жудо бүхий улсын аварга тэмцээний 7 удаагийн аварга, их тайвны ган дотор тугаан засаар Монгол дүүргийн баг тамирчид спорт наадмын их талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Баян зүрх дүүргийн баг тамирчдын ухтаавцгаая. Өсвөрийн залуучууд насан туршидын улсын аварга тэмцээний алтан мөнгө хүрэл медаль, Бугаар түмний сертификатын аварга, олон улсын тэмцээндээс алтан мөнгө хүрэл медаль, удасны бүхийн аварга, шалгуулах тэмцээний алтан медаль, Айрмын дэлхийн аварга, Аз ТV хүрэл, удасны их баяр наадам, ардын өмсгөлийн 104 жилийн он баяр наадмын түрүүх чөлөөт gözün тэмцээр алдар спорт хорооны тамирчин Монгол улсын арслан инх төвшингийн баяр магнан тугасаар Монгол түрх дүүргийн баг тамирчид талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Багнуур дүүргийн баг тамирчдын ухтаавцгаая. Оюутны лигийн 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль. Оюутны улсын тэмцээнээс 2 алт, оюутны эмсадаас 2 алт, үндэсний лигийн мөнгө, Sprite Супер лигийн мөнгө, насан туршидын улсын тэмцээний алтан медаль. Бэлэгтийн багийн галааны тамирчин, Саксан бөмбөгийн спортын мастер, Болрын Жанчуу бол тугаан засаар Багнуур дүүргийн баг тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Баханга дүүргийн баг тамирчдын ухтаавцгаая. 23 насны Азийн аваргын авт, оюутны улсын аваргын хүрэл, Роман Димитровын нэрмжит улсын тэмцээний хүрэл медаль, автон сүхийн даваа жаргал тугаан засаар Баханга дүүргийн тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Хангул дүүргийн баг тамирчдын ухтаавцгаая. Хүндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер Баян Хонгор аймгийн Баацхан сумын угуул өсвөр үе залуучууд насан туршидын улсын тэмцээний 11 удаагийн аварга, Монгол улсын рекордыг 30 удаа шинжлэн тогтоосон Зүүн Азийн тэмцээний хүрэл, International French Champions тэмцээний алтан медаль, 2020 оны зуны олимпиад Монгол улсад болж оролцох тамирчин ган төмрийн орхон тугаа залсаар Хангул дүүргийн баг тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Сүхбаатар дүүргийн баг тамирчдын ухтаавцгаая. Саксан бөмбөгийн спортын мастер, улсын аваргын алтан мөнгө хүрэл медаль, тамирчин Түмбэрийн анх баяр тугаан засаар Сүхбаатар дүүргийн баг тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Сонгон хайрхан дүүргийн баг тамирчдын ухтаавцгаая. Байлданы самбо бүхийн дэлхийн тэмцээний мөнгө медаль, насан туршидын самбо бүхийн дэлхийн тэмцээний хүрэл медаль, улсын аварга тэмцээн өсвөр насан турш залуучуудын тэмцээний алтан мөнгө хүрэл медаль, олон улсын хэмжээний мастер Саран Туяагийн хүнжин сам тугаан залсаар Сонгон хайрхан дүүргийн баг тамирчид жигсэж байна. Их наадмын талбайд Шингэлтэй дүүргийн баг тамирчдыг ухтаавцгаая. Насан туршидын улсын тэмцээний 9 удаагийн аварга, насан туршидын Аз ТV аваргын хүрэл, олон улсын тэмцээний мөнгө хүрэл, олон улсын тэмцээний олон удаагийн шилдэг олон улсын хэмжээний мастер Экваторын Эрдэнэ Туяа тугаа залсаар Шингэлтэй дүүргийн баг тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Их наадмын талбайд Налаах дүүргийн баг тамирчдыг ухтаавцгаая. Олон улсын залуучуудын 7 удаагийн аварга Зүүн Азийн аварга тэмцээний мөнгө медаль, Сайфэйвийн нэрмжит олон улсын тэмцээний хүрэл медаль, Алтан гэрлийн анх эрдэнэ тугаан засаар Налаах дүүргийн баг тамирчид их наадмын талбайд жигсэж байна. Эрхэм хүндэтгэгчдээ спортод хайртай Хонгор нутгийн ард түмэн баг тамирчдаа орон нутагт анх удаа зохион байгуулагдж байгаа Монголын бүх ард түмний зуны 16 дугаар их наадмыг нутагтаа зохион байгуулж байгаа Баян Хонгор аймгийн баг тамирчдыг ухтан авцгаая. Чөлөөт бүхийн барилдааны залуучуудын насан туршидын улсын аварга тэмцээний 1 алт, 2005 хүрэл медаль, 2022 оны Монголын бүх ард түмний наадмын мөнгө медаль, Монгол
Australian Open олон улсын тэмцээнээс нэг алт, нэг хүрэл медаль. Азийн наадмын хүрэл медаль. Олон улсын тэмцээнээс нэг алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль. Үндэсний бүх өсвөр залуучуудын улсын аваргаас нэг хүрэл, 2 мөнгө медаль. Олон улсын хэмжээний мастер аймгийн арслан Шинбатын алтан гэрэл тугаан засаар тэмцээнийг нутагтаа зохион байгуулж байгаа Баянхонгор аймгийн баг тамирчид их наадмын талбайд жигснаар Монголын бүх ард түмний зуны 16 дугаар их наадам инхүү нээлттэй хийж байна. Эрхэм тамирчдаа, эрхэм зочдоо, халуун дулаанууд ашиглалтаар нийт тамирчдаа, Баянхонгорчуудаа баяр хүргэж амжилт хүсье. Олон хүний хүч хөдөлмөр, олон тамирчид спортын их наадам орон нутагт зохион байгуулна гэдэг бол маш гайхалтай спортын олон талт одоо хамтын энерги солилцол мөн дэлхийд нэр өргөх олон шилдэг тамирчдын өргөн гаргах мөн орон нутгийн арга иргэдийг нийтийн байн тамирт дуртай сонирхолтой болгож нийт Монгол түмэн эрүүл чирэг байхад хамгийн том хөндрийг оруулж байгаа гайхалтай үйл явдал юм аа. Эрхэм тамирчдаа, эрхэм зочдоо 16 дугаар удаагийн зуны их наадам орон нутагт анхудаа Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Бүгдээрээ хамтдаа халуун дулаан нэгэн зэргийн хүнд төрлийн аргасалтаар бие биендээ их наадмын нээлтийн үйл ажиллагааны хамгийн сайхан талхлыг өргөн барьцгаая. Алдааштай дуудаж сая бие биендээ талхлаж шүүлцгээе. Баярлалаа. Зуны 16 дугаар их наадамд хүрэлцэн ирсэн хүнд зочдыг танилцуулъя. Соёлын спорт, аял жуулчлал, залуучуудын яамны төрийн нарийн бичгийн дарга Нямсүрэнгийн даваа цэрэг. Адилхан шилтэр ухтаавцгаая. Соёлын спорт, аял жуулчлал, залуучуудын яамны биеийн тамирын спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Дөрцүрэнгийн жаргал сайхан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамирын спортын улсын хорооны дарга Эрдэнэ сайхны бэлэгт. Баянхонгор аймгийн засаг дарга Боловсрөнгийн мөнгө сайхан. Монголын бүх ард түмний зуны спортын 16 дугаар наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулах хорооны дарга засаг даргын зөвлөх Мухлаашийн мөнгө цэцэг. Баянхонгор аймгийн засаг даргын хамгийн газрын хилтэс албад төрийн байгууллагын удирдлагууд Монголын бүх ард түмний зуны спортын 16 дугаар наадмын Баянхонгор дахь зохион байгуулах хорооны гишүүд Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадмыг зохион байгуулах хорооны гишүүд бөгөөд 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн биеийн тамирын спортын газар хороолын дарга нар спортын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирсэн байна. Талархал дэвшүүлж алдаашилтаар баяр хүргье. Эрхэм тамирчдаа, Монголын бүх ард түмний зуны 16 дугаар их наадамд хүрэлцэн ирсэн хүнд зочдоо Хонгор нутгийн ард түмэн орон нутгийн зохион байгуулж байгаа Монголын бүх ард түмний зуны 16 дугаар их наадмыг албан ёсоор нээж өгнө хэмээн энэ их гайхалтай өргөмжлөлт том тэмцээний нутагтаа зохион байгуулж байгаа Баянхонгор аймгийн засаг дарга мөнгө сайхан таныг дайснаа хүндэтгэмөрье. Монголын бүх ард түмний зуны спортын 16 наадмыг Баянхонгор зохион байгуулах хорооны дарга засаг даргын зөвлөх Мухлаашийн мөнгө цэцэг таныг хүндэтгэмөрье. Наадмыг Баянхонгор зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга биеийн тамирын спортын газрын дарга Бадран Отхон нэм нарыг хүндэтгэмөрье. Халуун шилтэр ухтаавцгаая. Баянхонгор аймгийн засаг дарга мөнгө сайхан таныг их наадмыг нээж мэдлэг дэвшүүлнэ гэж хүндэтгэмөрье. Эрхэм хүндэт зохион байгуулагчид, тамирчид, хүндэт шүүгч, багш тасалжуулагчдаа, эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадамд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж хүн үүслийн үлгийн нутаг үн эсний түүх говь хангаан тал хээр хосолсон хонгор сайхан нутагт минь тавтаа боллоо.
Монголын бүх ард түмний спортын наадам нь улсын сертификат нэршлэр 1946 оноос 1954 онуудад 9 удаа, Монголын бүх ард түмний сертификат нэршлэр 1961-ээс 2004 онуудад 11 удаа, 2008 оноос хойш Монголын бүх ард түмний спортын наадам нэршлэр 5 дахь удаа, Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадам нь 2025 оны 9-р сарын 15-наас 21-ний өдрүүдэд Баянхонгор аймаг Улаанбаатар хотноо нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. Бид иргэдийнхээ биеийн тамир спортоор хичээллэг идэвхийг нэмэгдүүлж, хүүхэд багчууд иргэдэд эрүүл чирэг амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, олон нийтийн оролцоог өргөжүүлэх зорилгоор Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадмыг соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, биеийн тамир спортын улсын хороотой хамтран орон нутагт анх удаа зохион байгуулж байгаадаа баяртай байна. Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадмыг Олимпийн 16, Олимпийн бус 2, оюун ухааны 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 8, нийт 28 спортын төрлөөр зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймаг 9 дүүргийн 3400 орчим баг тамирчид 879 багц медалийн төлөө Баянхонгор аймаг Улаанбаатар хотноо нэгэн зэрэг өрсөлдөж байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл иргэн хонгорын баялаг зорилтын хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 29-р тогтоолоор 2025 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан бөгөөд бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадам нь зорилттой жилийн үйл ажиллагаанд онцгой хувь нэмрээ оруулах юм а. Нийт иргэдэд дасгал хөдөлгөөн тогтмол хичээлж орчныг бүрдүүлэх онцгой анхаарал хандуулан баг бүрт спортын заал, хүүхдийн тоглоомын талбай байгуулж спортын бааз суурь тэтгэл үтцийг зохицоорон шийдвэрлснээс 2023 онд анх удаа орон нутагтаа Монголын хүүхдийн спортын зуны 7 дугаар наадмыг амжилттай зохион байгуулсан билээ. Баянхонгорчууд бид тулгуур төрийн 2235 их Монгол улсын 819 жил үндэсний их баяр наадамд улс даяар гайхамшигтай амжилт гарган төмөн олныг магнайг тэнэлгсэн бахархалтай үйл явдал тохиолсон бөгөөд энэ амжилтын үргэлжлэл бүх ард түмний спортын наадамд аймгийн төлөөлөн оролцож байгаа баг тамирчидаа амжилт хүсье. Аймаг дүүргээс шалгарсан шилдэг баг тамирчид өрсөлдөх энэ наадам нь ийм нэгдэл, хичээл зүтгэл, хамтын ялалт, үн цэнийг мэдрүүлэхийн зэрэгцээ, харилцан нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэн бүр эрүүл мэндийг дэмжих, хүний хөгжил, үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Энэ удаагийн спортын наадмыг бүх төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид аж ахуй нэгж газар, бизнес эрхлэгчид, тэдний ажилтан албан хаагч хамтран бэлтгэл ажлыг ханган спортын 11, урлагийн 3, нийт 14 зааланд тэмцээн уралдааныг нэгэн зэрэг зохион байгуулж байна. Спорт бол хүн бүхнийг эв нэгдэл нөхөрлөлд урайлан дуудаж, хамтдаа хөдөлмөрлөж, нөхөрлөлийг бэхжүүлж, эрүүл чирэг биеийг зохицлоож, хамтдаа хөгжих боломжийг олгодог. Бөгөөд иргэд та бүхнийг өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг гэршүүлж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийн, спортоор хичээллэхийг уриалгахын зэрэгцээ Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадамд оролцогч та бүхэндээ спортын өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөж наадмын үйл ажиллагааг албан ёсоор нээснийг мэдэгдэе. Сайн үйлс өгөхөн дэлгэрэх болтугай. Баярлалаа. Баянхонгор улсад гомгсгийн танилцсан наадмын зохион байгуулах Ролэ Драсалан Мусаш Монгол цэцэг бэлэмж спортын газрын дарга Будран Томбен банарт амжилт хүсье. Эргэмзчтэй тамирчтай наадмыг зохион байгуулж, нутагтаа зохион байгуулж байгаа Баянхонгор аймгийн спортоор удирдлагуудад алуулаад талаар зөвшөөрлцгээе. Монголын бүх ард түмний зуны спортын 16 дугаар наадмын нээлтийг Зэндийн дамжин сүрэн гишүүлэг, Дэлхийн дамжин сүрэн, Лувсан жамбын мөр дөржийн аялгау Монгол улсын төрийн дулаан хамтдаа ашиглуулж нээцгээе. Баянхонгор аймгийн Баян зогсолбор сургуулийн сурагчид хамтдаа дуулж төрийн дулаан ашиглуулцгээе.
улс мандтугай. Монгол улсын иргэд бүрэн маань эрүүл чиглэлээр спорт мандтугай. Эхөө Монголын бүх орчмын 16 дугаар наадам нээлттэй гэлээ. Гадаад төсвийн баяр хүргэе. Монголын бүх иргэд маань спортоор хичээлж эрүүл чиглэлж Монголын хөрмөн цэцэрлэг үүсэж мандам бадгалтай спорт мандтугай. Баярлалаа. Илэрчтэй Дагны хом эрхүү хөдөлгөөний тайцлаа. Соёл спорт аяжуулсан залуучуудын яамны тренерийн бичгийн дарга даацрын даныг өндөтгөн орч дамирчид хөдөлсөчд Монгол нутгийн ард түмэнд Монголын бүх ард түмний 16 дугаар наадмын нээлтийн дайснаас мэдчилгээ дэвшүүлнэ гэж өндөтгөн өрье. Жуулсан залуучуудын яамны биеийн тамирын спортын бодлогын хэлбэрс болох газрын дарга дөрвөн сүрэнгийн жаргал сайхан засгийн газрын хэлбэрч агентлаг биеийн тамирын спортын улсын хорооны дарга Эрдэнэ сайхны бэлэгт нарыг хүндэтгэн өрье. Эрхэм тамирчид, дасгалжуулагчид, спортын салбарын зүтгэлтнүүдээ, эрхэм хүндэд, зочид, төлөөлөгчдөө, хатагтай ноёдоо, Монголын бүх ард түмний спортын 16 дугаар наадамд оролцож байгаа нийт тамирчин, спорт сонирхогч, иргэд та бүхэнд соёл спорт аяжуулагч залуучдын яамны нэрийн өмнөөс болон хувьяасаа чин сэтгэлийн халуун мэдчилгээг өргөн дэвшүүлье. Монголын ард түмний спортын наадам нь 1946 оноос хойш 16 дахь удаага ийхүү зохион байгуулагдаж байна. Наадам зохион байгуулах нь иргэдийг биеийн тамир спортын үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах, наадмын хөтөлбөр багцсан спортын төрлүүдийг болон спортын холбоотын үйл ажиллагааг дэмжих, өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, олон улс дэв дэлхийн олимпийн наадамд өрсөлдөх шилдэг тамирчдыг нээн илрүүлэхэд чухал ачаал бүгдтэй юм а. Монгол улсын засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор баталсан улсын хэмжээний спортын наадам зохион байгуулагч журамд Монголын бүх ард түмний спортын наадмын зуны төрлийг 2021 оноос, өвлийн төрлийг 2019 оноос 4 жил тутам олимпийн дараагийн жилд зохион байгуулахаар тогтоосон билээ. Энэхүү наадам нь зөвхөн амжилтаа сорих төдийгүй харилцан суралцах, нөхөрлөх, нийгмийн хандлагыг эерэг болгох, та бүхний хичээл зүтгэл, бэлтгэл сургуульд сэтгэлийн хат, шудраг өрсөлдөөн энэ наадмын үн цэнийг тодорхойлох болно. Эрүүл Монгол хүний төлөө, идэвхтэй хөдөлгөөнд амьдралын төлөө тэмүүлж буй та бүхэндээ амжилт хүсэж Монголын бүх ард түмний спортын 16 дугаар наадам амжилт дүүрэн эв нэгдэлтэй спортын гэгэн уур амьсгалд ор амжилттай зохион байгуулах болтугай. Наадамд баг тамирчтай хэлгээж тэмцээндээ амжилттай оролцох, бүхэл нөхцөл болцоог ханган бүрдүүлсэн аймаг дүүргийн засаг дарга, түүний тамгын газар, биеийн тамирын спортын газар, хороод, тэтгэврийн удирдлага хамт олон тэмцээнийг хамтран зохион байгуулж буй спортын холбоодод гүн талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн түгэнд илэрх болтугай. Баярлалаа бүхэнд их наадмын олон дахин зохион болгож байгаа. Энэ сайхан бэлтгэл үзэлд хүрэлцсэн надад төвшүүлье. Амжилт хүсье. Наадмын нэгэн чухал хэсгийг бүгдээ хамтдаа үргэлжлүүлцгээе. Баг тамирчид өндөр төсөв та бүхний анхаарлаа хандуулахыг хүсье. Наадмын тугийг залж, тугийг мандуулах ёслолыг үлдэж өгнө хэмээн та бүхний хомон Аз ТV-ийн аврагын Ханчжоу Азийн наадмын мөнгөн медальт Парис 2024 Паралимпийн наадмын авраг Тэквондогийн улсын багийн тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар Улаанбаярын Сүрэнжөө
Астын аврагын хүрэл медаль, дэлхийн цомын хошоо хүрэл медаль. Боксын спортын улс орны мастер тэгш шаргалын инх тур. Паралимпийн спортын улсын аврагын тэмцээний алтан медаль. Бодибилдингийн спортын улс орны мастер Навани Нэмхбаяр. Насан туршийн улсын аврагын тэмцээний алтан. Азийн аврагын тэмцээний мөнгөн медаль. Юван иргэний гран-при улсын тэмцээний хүрэл, Ясир дөгөө гран-при улсын тэмцээний мөнгөн медаль. Чөлөөт бүхийн брилданы улсын мастер их хоёрын бямт орчнор наадмын тугийг залж байна. Шинэ дамжтай Монголын бүхэл түмний 16 дугаар наадмын тугийг залах ёстой болсон талхал төвшөөний тугийг залцгаая. Монголын бүхэл түмний 16 дугаар наадмын тугийг зэвсэг төчний 339 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хүнд тэтгэлтэйгээр залан наадмын нээлтийн далбайд орж ирж байна. Наадмын тугасвын авраг ханжууасан наадмын мөнгөн медаль Фрис 234 наадмын авраг Дакон гомсч багийн тамирчин Монгол Улсын хөдөлмөрийн баатар Улаанбаярын Сүрэнжав. Астын аврагын хүрэл медаль дэлхийн цомын хошоо хүрэл медаль боксын спортын улс орны мастер тэгш шаргалын инх тур. Паралимпийн спортын улсын аврагын тэмцээний алтан медаль Бодибилдингийн спортын улс орны мастер Навани Нэмхбаяр. Насан туршийн улс орны тэмцээний алтан, Азийн аврагын тэмцээний мөнгөн медаль, Юван иргэний гран-при улсын тэмцээний хүрэл, Ясир дөгөө гран-при улсын тэмцээний мөнгөн медаль, бүхийн чөлөөт таны улс орны мастер инх хоёрын бямт орчнор Монголын бүх ард түмний 16 дугаар наадмын бэлэгдэл тугийг залхад бэлэн болж байна. Тугийг хамтдаа залцгаая. Тантрам, так. Багтамжтай жүжигчтэй Хонгор нутгийн спортод хайртай түмэн спорт мандтгаа орон нутгийн анхудаа зохион байгуулж байгаа Монголын бүх ард түмний 16 дугаар наадмын туг инхүү залгалаа спортын өндөр альтусын спорт мандтгаа инхүү имлэн Билэгдсэн спортын туг залгацснаар орон нутагт анхудаа зохион байгуулж байгаа Монголын бүх ард түмний 16 дугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа амжилттай сайхан болж байна. Багтамжтай амжилтыг хүсье. Туг залгацсан яг энэ хүчийн араас Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадмын тэмцээний шүүгчийн тангаргийг хөгжүүлөө. Шудраг өрсөлдөөн үрээтэй зохион байгуулж байгаа наадмын тангаргийн хөгжүүлөө хэмээн Монголын волейболын холбооны улсын шүүгч бүх төрлийн отхоо Монголын хүндийн өргөлтийн холбооны олон улсын 1-р зэргийн шүүгч Лавсрангийн од гэрэл нарыг тангар өргөх ёслол дүрье. Түмний спортын зуны 16 дугаар наадмын шигшээ тэмцээн олон улсын шүүгчийн дүрмийг хүндэтгэн сахиж шүүгчийн ёс зүйг хандан сахиж
Өнөр шударгаар шүүн явуулахаа тангаргалж байна. Тангаргалыг. Шүүгчид арга барилын талбаршуулын Монголын төлөөллийн холбооны улсын шүүгч мөхдрийн отгоо Монголын хүн төрөлхтийн холбооны олон улсын дүүргийн шүүгч тавсрын отгоолоор шүүгчийн тангараг өргөлөө. Харин одоо дамжлын тангараг өргөжнөх хэмээн залуучуудын олимпийн мөнгөн медаль, залуучуудын дэлхийн аварга, оюутны дэлхийн аварга, армийн дэлхийн аварга, Токио 2020 Олимпийн наадмын жудо бүхий үндэсний шгшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Эсосур ором, Австрийн улсын тэмцээний хүрэл медаль, Монгол улсын 9 удаагийн аварга, Монголын хүүхдийн спортын наадам, Монголын бүх ард түмний наадмын аварга, Токиондогийн улсын шгшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Даштавагийн чин зэрэг нар тамирчны тангараг өргөнө. Монголын бүх ард түмний спортын 116 дугаар наадмын шгшээ тэмцээнд тамирчны ёс зүй заавар дүрмийг хүндэтгэн дээдэж чин шударгаар өрсөлдөн гэдгээ тангаргалж байна. Тангаргалыг. Тэрсэн олон улсын тамирчдад талгалт төвшүүлээ. Тангаргалыг гэдэг нэг үгийг бас нэг тамирчдынхаа дуу хоолойгоор сонсомоор сонсогдож байна. Бүгдээ хамтдаа 1 2 3 Баярлалаа. Баг тамирчдаа судлаа эзэн суухыг хүсье. Баг тамирчдаа судлаа эзэн сууж Монголын бүх тамны 16 дугаар наадмын нефтийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн үзэхийг хүсье. Орд улсын анхудаа зохион байгуулагдж байгаа Монголын бүх ард түмний 16 дугаар наадмын нефтийн үйл ажиллагаанд баг хамт олон орон нутгийнхаа бие тамирын спортын газрын тугдаал баг намруулан орон нутгийнхаа төлөв намруулан наадмын хүндэтгэн зургчдаар жигсэн тамирчдад талбарт төвшүүлье. Та бүхний саналаа тухлан сууж наадмын нефтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсэж байна. Эрхэм тамирчдаа, эрхэм зочдоо 16 дугаар наадмын яг энэ өдөр нефтийн үйл ажиллагаа зохиож байна. Та бүхнийг хамтдаа нэгэн зэрэг нийцгэлсэн алуун ашигт бүр хамгийн сайн сайхан амжилт бүхнийг хурдан авчирдаг зүйлээ. Бүгдээрээ алуун ашигтаа нийлүүлье. 16 секунд 16 дугаар наадмыг хамгийн сайхан талбарт ашигтаар хамтдаа мэдээцгаая. Хамтдаа алуун ашигтаар нийцгээе. Алуун ашигтаа нийлүүлэхээ сонсъё. Нэг хэмжээр спортын яажгаад ашигтай сонсъё. Ушичаа Коен 16 секунд асуултгүй 16 дугаар наадмыг хүндэтгэе. Ушичаангри 13 Ушичаангри 14 Ийхүү бид бүхэн 16 дугаар наадмын нэгэн түүхийг хамтдаа бичлэж байна. Эрхэм зочдоо, тамирчдаа, яг одоо та бүхний өмнө доктор профессор Сонмын Лумсувангийн дэмжит хөгжим драмын театрын дуучин, Монгол Улсын соёлын төвийн ажилтан Мөнхцөл, дуучин Содном Мөнгөн зул, хүүхдийн Тэмүүжин театрын дуучин, Монгол Улсын соёлын төвийн ажилтан Батцлыг хүндэтгэн өрье. Монгол Улсын соёлын төвийн ажилтан Батцгийн хөгжим, Монгол Улсын соёлын төвийн ажилтан Баян-Мөнхийн шүлэг хонгорын залуус уран бүтээлээр мэдчилж байна. Need you to stay.
баярлалаа. Уран бүтээлд төлөвлөе. Тамирчтай хүндгэж наадмын хүндгөө хүлцэрсэнд баярлалаа. За баг тамирчтайгаа самбалтаа сууж наадмын бамбар аслах ёслолыг бас хамтдаа хүлээн авах юм бол бамбар аслах ёслолыг харж хамгийн ихээр тэр ёслолыг одоо үнэхээр их гоё хүлээн авч залбирсан хүн бол гарцаагүй медалийн авсан дээр зогсдог тийм уламжлал байна да. Дэлхийн олимпийн олон туршлагаас харахад бамбар аслах ёслолыг хамгийн ихээр шимтэн үзсэн хүн бол хамгийн дээр зогсдог юм да. Гаваг тамирчтай дараагийн тэмцээнд бас яралтай өрөөдөж байгаа баг. Гэхдээ та бүхний саналаа тогтсон сууж нээлтийн үйл ажиллагаагаа бүгдээрээ хамтдаа өргөн одоо хэсгийн хорны дараа нийтлэг өндөр төвшөөс та бүхэн зориулсан наадмын нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хүлээн авахыг хүсэж байна баг тамирчтай. Тэгээд та бүхний формул Монгол Улсын төлөвлөмжийн ажилтан Дамчаа болгоны дэглэлт эрхшээгчд бүжгээр нийт Баян Хонгор аймагт ирсэн тамирчдаа нийслэлийн шүүл амжилт үүсгэхээр хөгжим драмын театрын бүжигчд бэлэн болжээ.
доктор профессор Сонмын Лувсан Домбын нэрмжит хөгжим драмын театрын бүжигчтэй. Татгалзах студия амны тамирчид хүндэс зочдынхаа дуршилтаар наадмын басны хүнд тэглээ ёслоор нээлтийн үйл ажиллагаа маань жаргах гэж төгсөж байна. Та бүхнийхээ өмнө Бамбрын бүхэл үргэлжлэж байгаа яг энэ цаг мөчид Монголын бүх ард түмний 16 дугаар наадмын Бамбрын бүхэл үргэлжлүүлэн наадмын нээлтийн талбайд залж өгнө хэмээн волейболын спортын олон улсын мастер 2024-2025 оны үнцэнтэй тоглогч Сэндаюш Монгол улсад дэлхийн авто тэмцээнд 4 удаа, Азийн авто тэмцээнд 3 удаа оролцсон. Улс авто тэмцээний 5 алт, 4 мөнгө, 5 хүрэлт медаль Монголын бүх ард түмний 8 дугаар их наадмын шилдэг тамирчин үндсэн дэлхийн хошоо аврал олон улсын мастер Бямбагийн Эрдэнэ сууд нарыг Монголын бүх ард түмний 16 дугаар наадмын Бамбрын бүхэг үргэлжлүүлж өгөх хэмээн тамирчид хүндэс зочид спортод хайртай хонгор нутгийн сонголтын урдуур уран залхахыг хүсье. Бамбрын бүхэг залан өвчөг тамирчдад олоншуулъя. Монголын бүх ард түмний 16 дугаар наадмын Бамбрыг залан Бамбрыг асааж бадрааж өгөх ёслолыг үйлдэж өгнө хэмээн бүхийн чөлөөт барилдааны армийн дэлхийн аварга Аз төвийн аврах шалрал тэмцээний хүрэлт медальт олон улсын хэмжээний мастер Монгол улсын Арслан Батмагнатыг Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадмын Бамбрыг асааж өгнө хэмээн хүндэтгэн хүрье. Эргэн дамжтай, эргэн зочтой хонгор нутгийн спортын хайртай ард түмэн Монголын бүх ард түмний 16 дугаар наадмын Бамбрыг сүлж авсан бадрагасаа. Энэ спортын өндөр хүсье. Монголын санаачлагч Хасанбек Хриохлогч Монголын бүхэл алло. Монголын бүх ард түмний спортын театрт ачаатах хүсье. Гордон хайрын модон Амбразил хатырсын модон Амбар хосын хормын модон Хүчон байхинеди юрдон Хоску сахар нандрычан Бит бүдесір банырта Ачары күсі Ейта сылаучын Сәләга Әжөндесі Fighting order, Sashimi fighting order, Ikani fighting order, Jobaski daily order, Tosku Sachen and Dutcher, Big Book Desert Danatan, Artillery Kusi, all the way today, Sporting, I will do it now. With the leader, all the other shit. Mongolia бүх ахын дүүс тавт ачаадын шашааг хүсээ үдээта Тима
Mongols Mattua, the city dogs in the sun, oh, the sound of that, be Mongols on the way. I will try. Монгол улсын өдөртөгчийн харсан намсын ахлагчдын амрмандах амраа. Тамирчтай ажилласан талхал төшөөлийн ахтай өрөм төлөвлөмөр ажиллах хүсээн. Нээлтийн үйл ажиллагаанд хөдөлсөн суусан бүх тамирчтай ажиллах хүсээн. Энэ бол орон төгөөмөлж байгаа анхны тэмцээн. Эндээс олон жил төлөвлөж Монгол төрийн дуудлага шинэ болтугай. Мантуй! Спорт мантуй! Спортын өндөр ажиллах хүсье баг тамирчтай. Хүрэлцэн хонгор дутгийн спортын хайртай. Улс өмнөд талхал төшөөлийн хүрэлцэн өмнөд талхал төшөөлийн Монголын бүх ард түмний 16 дугаар наадам инхүү нээлтэж орон ахуйда тэр дундаа Баян хонгор аймагаас анхны гараагаа эхлэж байна 16
дугаар наадам маань амжилт хүсье. Баян хонгор аймгийн өдөрлгүүд спорт хурааны баг тамирчид бүхий хүмүүс талхал дэвшүүлье. Монгол Улсын газар соёлын спорт ажилтны залуучуудын яам. Монгол Улсын газар хэмжээний самбар бие тамирын спортын улсын хороо. Баян хонгор аймгийн садгын хамрын газар. Баян хонгор аймгийн бие тамирын спортын газрын нийтийн бүрэлдэхүүнд талхал дэвшүүлье. Спортын өндөр амжилт хүсье. Хонгор нутагт сайхан саатаад спортын өндөр амжилт гаргаад бүгд маш том амжилттай гэр гэрийн зөв хөдлөхийг гэрэл өргөё. Баярлалаа та бүхэндээ. Шудраг өрсөлдөөн шудраг шуулт Монголын бүх ард түмний зуны спортын 16 дугаар наадам Баян хонгор аймагт